Улаанбаатар аймагт нефт боловсруулах үйлдвэр байгуулна. Сэтгэл догтлон хүлээж байлаа. Энэ маань одоо энэ жил дахин яригцаар л байгаа. Улаанбаатар аймагт нефт боловсруулах үйлдвэрийг 2011 онд улсын их хурлын дарга Тэмдэглэгөө ирж шавын тавьсан. Үүний дагуу олон арван ажлыг хийж гүйцэтгсэн. Айгал орчны наривчилсан үнэлгээг бүтнээр нь хийсэн. Техник эдийн засгийн үндэслэлийг хийсэн. Хотын цэвэрлэх байгууламж дэд үтсийг хэрхэн яаж татах вэ? Газрыг олгосон. Гэтэл 2013 оны 1 сарын 12-ны өдөр дархан газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэх тухай гээд улмаар одоо энэ хавраас эхлээд нефт боловсруулах үйлдвэрийг бор өндөрт барина гэж аж үйлдвэрийн сайдын санал орж засгийн газрын тогтоол гарч дархан байгуулагдахаар эж өрн судалгаа нэгдсэн, газар нь олгогдсон, хөрөнгө оруулалт нь шийдэгдсэн. Энэ төслийг бол зогсоосоо